Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2021 оны 10 дугаар сарын 15-нд үдээс хойш Лу Шаамо нэрээр алдартай 25 настай TikTok-ч Шанду мужийн Хэний нотын нэгэн эмнэлэгт нас барсан гэж зарлагджээ. Эмч нар түүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч эцэст нь амжилт олоогүй. Энэ мэдээ тархамагц хүмүүс цочирдож, уурлаж, бас гүн харамсалт авсан. Тиймээс бид түүнийг яг ямар хүн байсныг мартаж болохгүй. Лу Шаамо гэдэг нь түүний өөрөө сонгосон захим нэр байсан бөгөөд жижиг муур гэсэн утгатай. Тэр 1996 он Хятадын Хунан мужийн Жужо хотод төрсөн айлын ганц охин бөгөөд эцэг эхээ хайранд эрхлэн өссөн. 2015 оны үеэс тэр сошиал платформ дээр өдөр тутмын амьдрал, хувцас загвар, хөгжим, нүүр будал зэрэг зүйлсээ хуваалцаж эхэлжээ. Тэр үзэсгэлэнтэй дийгжин контент бүр нь үргэлж төгс харагдаг яг тийм төрлийн охин байв. Цаг хугацаа өнгөрөх тусам түүний даагчид нэмэгдэж үүн дээрээ тулгуурлан тэр Амазонтой төстэй Хятадын томоохон онлайн худалдааны платформ дээр өөрийн бичлэгүүд дээр өмссөн хувцас зардаг онлайн дэлгүүр нээжээ. 2020 оны 12 дугаар сард тэр TikTok-ийн Хятад хувилбар руу платформаа шилжүүлсэн. Анхны бичлэгээс л түүний нэр хүнд огцом өссөн байна. Жилч хүрэхгүй хугацаанд ердөө 38 бичлэгээр 680 мянган дагагчтай болсон. Бүх бичлэг дээрээ тэр аз жаргалтай харагддаг. Бүх зүйл нь төгсмөлт амьдралаа бүрэн атгаж байгаа юм шиг байжээ. Гэвч тэр өнгөц гэлэлцсэн дүр төрхийн цаана аль хэдийн нурж эхэлсэн зүйлс байсан. 2019 оны 8 дугаар сард 23 настай Шаамо Жаво Луалин гэдэг залуутай танилцжээ. Жаво нь сагсан бөмбөгийн контент хийдэг бүтээгч байв. Түүний брэнд голчлон гоё данк хийдэг чадвар дээр нь тогтсон байлаа. Дагагчтай байсан ч Шаамотой харьцуулахад өчүүхэн хэмжээнийх. Тэд уулзсны дараа хосын контент, хайр татам мөчүүд, өдөр тутмын бичлэг, бас бие биенийхээ хуудсыг сурчлах зэргийг хийж эхэлсэн. Хосын хувьд тэдний хамтын нөлөө асар хүчтэй байлаа. Хоёулангийнх нь дагагчдын тоо маш хурдтай өсөв. Эцэст нь найз залуу Жавогийн хаяг 1 сая дагагчд авч Хятадын сагсан бөмбөгийн бүтээгчдийн ертөнцид нилээд нэрд гарсан. Гэхдээ тэдний харилцаа нь анхнаасаа л анцаа байжээ. 2 сарч хүрэхгүй хугацааны дараа Шаамо Жаво одоо хүртэл хуучин найз охинтойгоо холбоотой яваар байгааг мэдсэн. Жаво мессеж бичээд бүр бэлгийн хаяцаанд орсон байжээ. Гэсэн Шаамо түүнийг уучлсан. Тэгтэл удалгүй тэр Жаво Weibo дээр эмэгтэй фэнүүдтэйгээ сэтгэнэж байгааг мэдв. Тэр дахиад л уучлсан. Дараа нь дахиад сэжигтэй шинжүүд гарч эхэлсэн байна. Илүү олон мессеж, зөрчилтэй тайлбар, нийлж өгөхгүй зүйлс ар араасаа гарч ирсээр байлаа. Тэр тийм зүйлсийг дахин олж мэдсээр байсан. Тэгээд юу ч болсон бай, тэр болгонд нь дахиад л түүнд итгэсээр. Яагаад гэвэл тэр дахиж ийм зүйл болохгүй гэж амлалдаг байсан. Олон удаа уурсан ч тэр хизээж түүнээс салж чадсангүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Шаамогийн сэтгэл зүйн шарх нь улам гүн болсон. Уурвалт, уушлал бас бүх зүйл нэг л өдөр дээрдэн гисэн гордлого. Энэ бүхэн түүнийг баг багаар эвдэж байлаа. Зургууд дээрээс ч үүнийг харж болохоор байлаа. Шаамогийн бугуун дээрх цорив улам олон харагддаг болжээ. 2020 оны сүүл хагас түүнд сэтгэл готрол гэж онж тавьсан байна. 1 жил хагасын харилцааны дараа 2021 оны 3 дугаар сард тэд албан ёсоор салснаа зарласан. Тэр үед энэ бүхэн дуусах ёстой байсан. Гэтэл үнэндээ бүрч муу зүйлсийн эхлэл болжээ. Ялангуяа тэднийг хос болоосай гэж хүсдэг байсан фэнүүдийн хувьд бүрч том цохил болсон. Салалт маш их шуугиан таржээ. Хүмүүс хариулт хүсэж байлаа. Яагаад салсан юм бол? Хэн төрүүлж салъя гэж хэлсэн бэ? Яг юу болсон юм бол? Жаво өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэр лайв хийж фэнүүдийнхээ өмнө ярьж эхэлсэн. Жаво Шаамог маш тууширсан, зан ааштай байсан гэж хэлээд нэг удаа маргалдааны үеэр Шаамо барилгын даяар дээр гарч ирээд үсрэнэ гэж сүрдүүлсэн гэж ярьжээ. Тэр өөрөө өвдөг сүхрэн гуйж байж түүнийг буулгасан гэж хэлсэн. Жаво бүр Шаамогийн бугуун дээрх цорвыг хүртэл худлаа. Өөрийг нь байрш тогтоох гэж зориуд хийсэн жүжиг гэжээ. Тэгээд үүгээр зогсоогүй цааш нь бүр илүү ноцтой зүйлс ярьж эхэлсэн байна. Жаво Шаамог нэр хүндгүй ямар нэг муу зүйлстэй холбогдсон байж магадгүй гэсэн санааг зөвхүүлсэн. Шууд хэлээгүй ч утга нь ойлгомжтой байв. Тэгээд бүр салж байх үед нь Шаамо жирэмсэн байсан гэж хэлжээ. Гэхдээ өөрийнх нь ярьж гаргасан тэр замбраагүй дүр төрхийг нь бодоод хүүхэд үнэхээр минийх мөн эсхийг мэдэхгүй гэж хүртэл хэлсэн байна.
Ийм үгийг сая гаруй дагагчтай хүн олон нийтийн өмнө шууд хэлсэн гэсэн үг. Дараа нь юу болсон нь бараг ойлгомжтой. Түүний дагагчдын нилээд хэсэг нь бас Шаомогийн дагагчид байсан. Тэднийг хамт байхад нь олон харсан хүмүүс бараг өөрсдөө ойрын хүмүүс юм шиг санаж явдаг байв. Гэтэл энэ яриа гарч ирэнгүүт бүхэн цочирджээ. Шаомогийн хуудсанд сэтгэлүүд суурч орж иржээ. Хүүхэд нь хинийх юм? Чи үнэхээр тийм юм хийдэг байсан юм уу? Амиа орол. Иймэрхүү сэтгэл бичлэг болгоны доор өдөр бүр хөвөрсөөр байсан. Шаамо өөрөө хариу өгсөн. Тэр 2 сарч болоогүй байхад Жаво хуучин найз охинтойгоо унтсныг өөрийн нүдээр түүний утсыг ухаж байгаад мэдсэн гэж хэлжээ. Мөн Жаво алдартай болохоос өмнө тоглоомын аккаунт, үнэтэй пүүз, бүр өдөр тутмын зардал хүртэл бараг бүхнийг өөрөө дааж байсан гэв. Шаамо бараг өдөр бүр Жавотой хамт саксны талбай руу явж контентыг нь бичиж өгч өөрийн дагагчдыг ашиглан түүний платформыг өсгөхөд тусалж байсан гэж ярьжээ. Тэгээд яагаад энэ бүхнийг хийснийг маш энгийнээр тайлбарсан. Саасны дараа тэр өөрийн аккаунтаа Жавод өгөхөөс хатгалсан. Тиймээс Жаво өөрийг нь сүрүүлэхийн тулд ийм яриа зохиож байна гэж итгэж байв. Харин жирэмсний тухайд бол тэр хүүхэд Жавогийнх мөн байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэр олон удаа Жавог хамт явж эцэг тогтоох шинжилгээ өгье гэж ятгсан ч Жаво огт ирээгүй. Эцэст нь Шаимо жирэмслэлтийг зогсоож эмчилгээ хийлгсэн. Гэхдээ Жаво энэ бүхэнд нэг ч төгрөг нэмэр болоогүй. Хэд хоногийн дараа Жаво интернетэд мэдээлэл оруулсан. Хүүхэд минийх байсан ч байж мэднэ. Магадгүй хүмүүс түүний талаар буруу ойлгосон ч байж магадгүй. Одоо хүүхэд байхгүй болсон болохоор энэ сэдвийг цааш нь ярихгүй байгаасаа гэж хүсэж байна. Дэлхийн ертөнцийг ойлгоход хэцүү юу? Эмэгтэйчүүд ч бас хэцүү амьдрал туулдаг. Бүгд урагшаа алхах хэрэгтэй. Миний хэлэх гэсэн зүйл энэ л байсан гэв. Ингээд л тэр яриагаа дуусгаж хитгэн бүдэг бадаггүйгээр бүхнийг хаачсан. Гэхдээ асаасан галыг нь унтраахад маш хэцүү байлаа. Хоёр тал бие бие рүүгээ дайрсаар пенүүдэнд тасралтгүй аргалцаар байсан. Үнэн нь юу байсан? Буруутгал ба ницаалтын дунд бараг алга болчихжээ. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Тэдний сансан өдрөөс Шаомо нас барсан өдөр хүртэл бараг 6 сарын турш түүний комментийн хэсэг 50 байсангүй. Саасны дараа Шаомо шинэ амьдрал эхлүүлэхийг хичээсэн. Тэр камера өмнөгшгөө хувийн амьдрал руугаа ойртуулахаа болсон ч пенүүдийнхэн хүлээдэг баяр баясгалантай төгс дүр төрхийг хадгалсан хэвээр өргөжлүүлэн нийтлэл оруулсаар байлаа. Гэхдээ Шаомогийн зургууд дээр бугуун сорив улам олон харагддаг болсон. Дараа нь Шаомо хүүхдээ авахсан дараа Жаво түнд амжиргааны зардал гэж ойролцоогоор $15,000 өгсөн гэж хэлсэн гэдэг. Харин Шаомо өөрөө бол нэг ч төгрөг аваагүй гэж мэдгдсэн. Мөн түүний хэлснээр тэдний харилцааны хугацаанд тэр Жавод бараг $45,000 зарцуулсан байна. 2021 оны 7 дугаар сард тэр цаашид тисэж чадсангүй. Тэр Жавогийн эсрэг баримтуудыг цуглуулж байгаа. Удахгүй хуулийн арга хэмжээ авах талаар бодож байгаагаа онлайн бичсэн. Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй. Доромжлол үргэлжилсээр Жавогийн пенүүд урдын адил бөөнөрөө дайрсаар байлаа. Тэр үед Жаво аль хэдийн шинэ найз охинтой болсон байсан. Тэгээд бараг яг тэрвэр Шаомоч мөн онлайнаар Ноён Ли гэж танигддаг шинэ хүнтэй танилцжээ. Ноён Ли Шаомо хоёрын хооронд яг юу болсон өнөөдөр хүртэл тодорхой биш. Ихэнх мэдээлэл нь түүний ойр байсан хүмүүсийн ярианаас гарсан бөгөөд бүгд хоорондоо яг таг нийцдэггүй. Хамгийн өргөн тархсан хувилбарын нэг нь Ноён Ли Шаомод би чамтай гэрлэмээр байна гэж хэлж хамт Танжин руу нүүж очоод байр худалдаж авъя гэж ятгсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын эхээр Ноён Ли Шаомогийн ундаанд ямар нэгэн зүйл хийсэн гэх мэдээлэл гарсан. Дараа нь Шаомо ухаангүй байх хооронд бүрч ноцтой зүйл болсон гэх яриа тархжээ. Тэр яриагаар бол Шаомо дараа нь цагдаад мэдгдсэн бөгөөд ээж нь охиныхоо дэргэд байхын тулд Танжин хүртэл очсон ч Шаомо дэндүү сэтгэлээр унсан тул ээжтэйгээ уулзч чадаагүй гэдэг. Гэхдээ энэ бүх зүйл аль бие усаар батлагдаагүй. Цагдаагийн тайланч олон нийтэд ил болоогүй. Үүний дараа огт өөр хувилбар гарч ирсэн. Тэр хувилбараар бол Шаомо цагдаад мэдүүлэг өгсөн хүчирхийлэлтэй холбоотой биш байсан гин. Зарим хүмүүсийн хэлснээр Ноён Ли алга болсны дараа түүнийг олох гэж яарч сандарсандаа ийм түүх зохиогоод цагдаад мэдгдсэн гэдэг. Үнэн нь юу байсныг хинч яг таг мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэдний хооронд маш ноцтой асуудал үүссэн байсан.
Ноён Ли алга болсон харин сүүлчийн лайв хийсэн шөнө Шаямо түүнийг хүлээж байсан. Би нэг хүнийг хүлээж байна. Тэр одоо хүртэл ирээгүй. Ихэнх үзэгчид түүнийг Жавбаг хүлээж байна гэж боджээ. Тэд Шаямо өөр хүнтэй уулзч байсныг мэдээгүй. Гэвч түүнийг хүлээж байсан хүн нь Ноён Ли байсан ч эцэст нь нэрээгүй. 2021 оны 10 дугаар сарын 14-нд тэр дараа нь тоо таамшгүй олон хүн дахин үзэх нэг бичлэг хийсэн. Тэр бичлэгийн тайлбарт энэ миний хамгийн сүүлийн бичлэг байх болов. Энэ хугацаанд надтай хамт байсан та бүхэнд баярлалаа гэж бичжээ. Бичлэгдэр тэр гадаат хэл гэж хэлсэн байна. Тэр шөнө тэр лайв эхлүүлсэн. Сэтгэлдүү дараараасаа орж ирж байлаа. Зарим нь чи зүгээр үү гэж асуув. Зарим нь тэсэрээ битгий бууж өг гэж зоригжуулсан. Бас зарим нь тэр эрэхтэй чиний үнцэнд хүрэх хүн биш гэж хэлжээ. Гэхдээ өөр хүмүүс эсэргээрээ түүнийг улам түлхэж эхэлсэн байна. Шилэн дотор шээс байгаа юм уу? Уух гэж байгаа бол зүгээр л уу гэх мэт. Шаямо юу ч хэлэлгүй дэлгэц рүү ширцээр байв. Дараа нь аажмаар хажуудаа байсан хар өнгөтэй шингэн рүү гараа сунгасан. Эргэлзэгчгүй, сандрахчгүй бүх зүйл намгүн байжээ. Тэр толгоогоо аргаш гэдийлгэн тэр шингэнийг уусан. Бүгдийг нь уусныхаа дараа хоосон шилийг камерын өөдөөс өргөж харуулсан байна. Уухад их хэцүү байсан ба. Тэгээд бүрэн хөдөлгөөнгүй шахуу хоолоогоо атгсан чигээрээ сууж байлаа. Шууд дамжуулалт дуусны яг дараа шилэн дотор байсан шингэн нь цэвэр хор байгаагүй. Тэр шавж устгах бойцоо өөр ундаатай хольж шингэлсэн байсан юм. Тэгээд лайв дуусны дараа түргэн тусам дуудсан үнэн нь өөрөө байв. Дараа нь түүний ойрын нэг найз хэвлэл ярихдаа тэр шүн Шаямо үнэхээр өөхөх зорилготой байгаагүй гэж хэлжээ. Тэр зүгээр л Ноён Ли ирээсэй, буцаж ирээсэй гэж хүлээж байсан баг. Гэвч Паркват гэдэг тэр бодис хүний санаа зорилгыг огт харгалздаггүй. Энэ бол дэлхий дээрх хамгийн хортой шавж устгагч бодисуудын нэг. Маш өчүүхэн хэмжээтэй байсан ч эргэж буцшгүй гэмтэл учруулдаг. Гэвч бүх зүйл хит хурдан өрнөсөн. 2021 оны 10 дугаар сарын 15-нд Шаямо 25 наснда нас баржээ. Дараа нь түүний гэр бүл, түүний өвхөл, 2 хуучин найз залуутай нь огт холбоогүй гэж мэдэгдсэн байна. Тэдний үзэж байгаагаар лайвын үеэр түүнийг уу гэж түрхэрч байсан хүмүүс л түүнийг энэ туйлын алхам руу түлхжээ. Эцэст нь тэр нас барсан. Тэгвэл түүнд уухыг нь шахаж байсан хүмүүс яасан бол нэг интернет хэрэглэж Шаямог уусны дараа бурхан минь нэрээ уучглаа шүү дээ гэж сэтгэл үлдээжээ. Тэр аккаунтыг дараа нь хаасан. Дараа нь шинэ аккаунт гарч ирсэн байна. Амиа орлоход түрхэрсэн үйлдэл Хятадд хууль зүйн хувьд тодорхой ангилал багтдаггүй. Хэрвээ тэр сэтгэлүүд түүний өвгөлтэй шууд холбоотойг нотолж чадвал онлын хувьд болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн бүр цаашлаад санаатай аллах гэж хүртэл үзэх боломжтой. Гэхдээ бодит байдал дээр тэр холбоог нотлох нь маш хэцүү байдаг. Тэрч бүх хэл нотлоо гэхэд шийтгэл нь ихэвчлэн илүү хөнгөн төрлийн хэрэг тооцогддог. Ихэвчлэн өдөө хатгсан эмх замбраагүй байдал үүсгэсэн гэх мэтээр ангиддаг. Хамгийн дээд ял нь 15 хоног саатуулах $1000 хүртэл торгох. Хүний амь настай харьцуулахад энэ нь үнэхээр өчүүхэн. Бодит байдал дээр тэр шүн Шаомыг өдөөсөн хүмүүс хинэн ч хариуцлага хүлээгээгүй. Энэ түүх энд ингээд дууссан бол тэр нь ч өөрөө хангалттай эмгэнэл байлаа. Гэхдээ түүх тэнд дуусаагүй. 2021 оны 10 дугаар сарын 17-нд Шаямогийн цогцыг Шандун мужийн Виншан хошууны нэгэн оршуулгын газар чандарсан. Үнсийг нь гэр бүлд нь өгч ар гэрийнх нь төрлөх Хунаан мужид авчирч оршуулжээ. Гэвч 40 орчим хоногийн дараа 2021 оны 11-р сард дахин нэг шок мэдээ интернетээр тархсан байдаг. Гэр бүл нь гэртээ авч ирсэн үнс нь үнэндээ түүнийх биш байжээ. Жинхэнэ үнс нь аль хэдийн хулгайлагдаж зарсан байсан. Энэ нэрийг яаж болсон бэ гэвэл ийм. Чандарлах газрын ажилтан ойлгомжтой байлгахын тулд түүнийг А гэж нэрлэв. Шаямогийн шарил чандарлах газар ирэх үед А оршуулгын салбарын нутгийн зууршлагч Б-тэй холбоо барьжээ. Б нь оршуулгын хэрэгслийн дэлгүүр ажилуулдаг байсан бөгөөд сүнсний гэрлэлт хийхийг хүсдэг үйлчлүүлэгчтэй холбоотой байжээ. Б нь шарил тээвэрлэдэг жолооч эсийг татан оролцуулж бүх тээвэрлэлтийг нь хариуцуулсан. Төлөвлөгөө маш энгийн байсан. А чандарлах газрын дотор үнсийг сольсон байдаг. Б худалдан авахч олж үнийг нь тохиролцсон.
Ис сүнсийг бэгийн дэлгүүр рүү хүргэсэн бөгөөд 8-аад дуусжээ. Залуу гэрлээгүй эмэгтэй сүнсийг 7,000-аас 10,000 долларын хооронд зарсан гэж үздэг. Үнс нь зарагдсан ч оршуулгын газрын нэг ажилтан энэ бүхнийг төвчж чадалгүй үйлчилснээр ил болсон байна. Цагдаа нар камерын бичлэгийг шалгаж хэрэг тайлагдсан. Гуруулаа байршлагдаж үнсийг эцэст нь буцаан олж ар гэрт нь өгчээ. Хамгийн анх үнсийг худалдаж авсан хүн үнсний гарал бас нас барсан шалтгааныг мэдсийн дараа муу ёр гэж үзээд буцааж өгсөн гэдэг. Шаймогийн үнс түүнийг нас барснаас хойш ердөө сар гаруй дотор хулгайлагдаж, зарагдаж, дараа нь хүсээгүй эзүү шиг буцаагдсан байна. Дараа нь бэгийн эхнэрээс асуухад үнсийг нь сольж зарсан тэр бүхнийг онцон юм биш гэж хэлж хөнгөнөөр хэлсэн. Зүгээр л хэвлэл гарч дэмий дөвүүлгсэн хэрэг гэж үзжээ. Түүний хоолойноос гимшилж буруугаа ойлгосон шинж огт мэдрэгдээгүй. Зөвхөн өөртөөх нь хийсэн зүйл ил болсонд бухимдсан байв. Бас яриаг нь сонсоход энэ анхны тохиолдол биш юм шиг санагдаж байлаа. Хэрэгт оролцсон тэр гурыг бүгдийг нь цагдаа баривчилж хэрэг эрүүгийн шатан шилжсэн. Шаймогийн амьдрал бол бодит гэхэд итгэмээргүй дэндүү хүн түүх байлаа. Дэндүү харанхуй, дэндүү харгас, нэг хүн дэндүү олон гай зовлон тохиосон. Түүнийг хараар маш хурдтай өссөн 38 бичлэг 480,000 даагч жил чүрээгүй хугацаа. Тэр авьяастай байсан үнэхээр өөрийн гэсэн нэг зүйлийг бүтээж авсан. Гэхдээ тэр дэндүү гүн хайрласнаас болж ийм байдал хүрсэн байдаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүст дэндүү ихийг өгсөн. Хичнээн шархалсан ч тэр яваагүй. Тэр залуу үзэсгэлэнтэй хинч амархан хайрлаж болохоор хүн байсан. Гэхдээ харилцаа эхлүүлэх нэг өөр, дуусгах нь нэг өөр. Түүнд зүгээр л чи чухал хүн шүү гэж хэлэх нэг хүн хэрэгтэй байсан ч тийм хүн байгаагүй. Харин дэлгэцийн цаана танихгүй хүмүүс дүүрэн байлаа. Тэд түүнд уу гэж шахаж байсан. Тэр мөчид Шаймо сэтгэл зүй, сэтгэлийн хувьд очих газаргүй басан байлаа. Сонголтгүй яг өрхөнд орчихсан юм шиг. Тэгээд тэр хор ууж дараа нь өөрөө түргэн дуудсан байдаг. Яагаад гэвэл тэр амьд үлдэхийг хүссэн байна. Өнөөдөр хуучин найз залуу Жаавоо 2.5 сая гаруй дагагчтай бас шинэ найз охинтой болжээ. Тэр сошиал хуудсандаа шинэ найз охинтойгоо хамт байсан зураг бичлэгүүдэд оруулсаар байдаг. Харин сэтгэлдлүүдийг нь харахад Шаймо Алидийн мартагдсан мэт. Яриагаа дуусгахаас өмнө нэг чухал зүйл бий. Түүний үнс хайцсан бэ? Энэ асуулт бүр илүү том, бүр харанхуй зүйл рүү хөтлөнө. Сүнсний гэрэл гэдгийг олон хүн өнгөрсөн үеийн аль хэдийн алга болсон заншил гэж боддог. Гэвч үнэндээ энэ одоо ч байдаг. Хятадын Инхун гэж нэрлэдэг сүнсний гэрлэлт нь 2000 гаруй жилийн түүхтэй. Энэ бүхний ард хувь заяа сүнс бас аз жаргал, эд өрөнгөтэй холбоотой уламжлал, итгэл үнэмшил бий. Зарим гэр бүлүүд хүүн залуудаа гэрлэж амжаагүй байхдаа нас барвал түүний сүнс амар тайван байж чадахгүй. Тэр тайван бус сүнс нь гэр бүлд гай авчирна гэж итгэдэг. Тиймээс нас барсны дараа нь түүнд гэрлэл зохион байгуулдаг. Ихэнхдээ нас барсан эмэгтэйтэй гэрлүүлдэг. Ингэснээр тэр нөгөө ертөнцид ганцаараа үлдэхгүй гэж үздэг. Зарим тохиолдолд ийм зүйл амьд байгаа ар гэрт нь амар тайван, доктортой байдал бүр аз хүртэл авчирна гэж итгэдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ бүхний мөн чанар өөрчлөгдсөн. Хэрэгцээ байгаа газар ашиг хайсан хүмүүс заавал гарч ирдэг. Олон тохиолдолд ийм зан үйлд ашиглагдаж байгаа эмэгтэйчүүд хизээж зөвшөөрөл өгч байгаагүй. Дээр үед хүмүүс бус шухаж шарил хулгайлдаг байсан. Бүр зохицыг нь зарж мөнгө олохын тулд хүн алсан тохиолдлууд бий. Харин чанарлал түгээмэл болсноор 8-ны зүйл нь шарил биш, үнс болсон. Сүүлийн хэдэн жил сүнсний гэрлэлтэй холбоотой гэмт хэрэгүүд үнэхээр цочирдсан байлаа. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ нэрээр дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, саба заавал дараад өгөөрэй.